50-наас 50 мэдчилж байна. За тэгэхээр өөрийнхөө Америкт хийж байсан ажлуудын тухай бичлэгийн 2 дахь цувраг бичлэгийг хүргэе. Тэгэхээр хэрвээ та бүхэн мэдж байгаа бол би Америкийн нэгдсэн улсын Зүүн Орегон мужийн их сургуульд бакалаврын зэрэгээ бизнес удирдлагаар сурсан. Тэгээд миний хамгийн анхны ажил болвол тэр бичлэгийг би оруулсан байгаа. Та бүхэн миний сувгаас ороод үзээрэй. Тэгээ 2 дахь ажил маань би яг 2 дахь ажлын туршлага маань болохоор офисын ажилтан байсан. Гэхдээ энэ маань болохоор сайн дурын ажлын байр байсан л да. Тэгээ би Зүүн Орегон мужийн их сургуульд очиж эхний ажлаа бол авсан. Тэр маань бол цагийн ажил байсан. Тэгээд нөгөө бизнес удирдлагаар сурж байгаа оюутан хүн ч өөрөө мэдж байгаа. За дараа нь би ингээд ажил карьераа хөгжүүлэхэд надад ямар ажлын туршлага хэрэгтэй вэ гэж бодохоор эртнээс өөрийгөө офисын ажилд бэлдээ туршлага цуглуулахын тулд туршлагатай болохын тулд би сайн дурын хамаагүй ажлыг хийя гэд. Тэгээд Зүүн Орегон мужийнхаа нөгөө Зүүн Орегоныхаа их сургуульд ингээд яваад ерөнхийдөө тийм офисын ажил байна уу гэсэн юусоо байгаагүй. Тэгэхээр яасан гэхээр нөгөө сайн дурын ажлуудыг бас хараад би ингээд сайн дураараа ингээд цаг заваа зарцуулаад бас өөрөө туршлага хуримтлуулах тийм боломжтой газар байна уу гэж харсан. Цөөхөн хэдэн бол офисууд бол байдаг гэсэн. Манай Зүүн Орегон мужийн их сургууль болохоор жижигхэн 15,000 хүнтэй нэг юм хотод байдаг. Хот гэж сум юм уу да тийм? Сум юм уу тосхон гэх юм уу? Тэгээд тийм болохоор ажлын байр ч гэсэн цөөхөн. Гэхдээ нэг давуу тал нь юу байсан бэ гэхээр гадаад оюутанд зориулсан хөтөлбөр би яг л сургалтынхаа хөтөлбөртөө анхаарал байх боломжтой байсан. Тэгээд тэн дээр ямар газар очсон бэ гэхээр би эмэгтэйчүүдийн хөгжил судалгааны төв гэдэг газарт нь очоод офисын нэг хэдэн цагийн 7 хоногтой нэг 5-аас 10 цаг чөлөөдөө байнга очоод утсаар ярих хүн хүлээж авах хүн хурж ирэх юм бол мэдээлэл өгөх гэсэн тийм сайн дурын ажил хийсэн. Тэгээ офисын туслах ажилтнаар сайн дураараа тэгээд цөөхөн хэдэн сар ажилласан байгаа. Тэгээд тэн дээр ажиллаж байхад надад юу хамгийн сонирхолтой санагдсан бэ гэхээр ингээд яг тэр үед эмэгтэйчүүдийн ингээд хүлээлт эмэгтэй хүн болгон бүгд Барби хүүхэлтэй шиг байх албагүй. Хүн болгон өөрийн онцлогтой гэдгийг өөр байдлыг хүлээн зөвшөөрөх гэдэг ч юм уу тэр ойлголтыг хамгийн анх тэндээс ойлгож авсан гэх юм уу. Ер нь миний бодож байгаагүй би чинь дөнгөж 1-р курсын оюутан 17-тай. Тэгээд ингээ яваад очиж байхад урд нь миний бодож байгаагүй зүйлийг бас яг хэлчихлээ л дээ. Яг тэр ингээд эмэгтэйчүүдийн хөгжилд харагдаж байгаа байдал нь гэхээс илүү оюун ухаан ийм өөр төрлийн хүмүүс байдаг шүү, байж болно шүү гэдгийг тэр яг ойлгуулчихжээ. Тэгээд яг нэг юм зураг туудсан нэг юм вебсайтыг би яг санаад байдаг байхгүй. Тэрэн дээр нь ингээд Барбино яг тэр үед чинь болохоор Барбино зөвхөн шар үстэй байдаг ч юм уу. Би өөрөө яг ингээд өөрийнхөө хүүхд ахуй насыг бодоход ингээд Оросын хүүхэлтэйнүүд байдаг шар үстэй. Хар үстэй хүүхэлтэй ерөөсөө байдаггүй байсан. Тэгээд би тэр үед хар үстэй хүүхэлтэй байдаг бол гоёо гэж боддог гэсэн. Манай нэг хамаатны нэг ихч миний нөгөө шар үстэй хүүхэлтэйний үсийг би самансаар агаад үсний ингээд зулгараад унтсан. Тэгээ халдсан болчихгүй юу? Тэгсэн чинь манай тэр нэг ихч адууны сүүлээр хар ус ингээд хийж өгөөд тэгээд надад тэгэхэд нөгөө багын дурсамжид хар үстэй энэ гоё хүүхэлтэйтэй болчлаа. Ямар гоё юм бэ гэж бодож исэн. Яг тэр дурсамж надад бол санагдчихсэн. Тэгээ өнөө өглөө би ямар бичлэг хийгээд оруулах вэ? Ер нь ингээд офис дээр ингээд хамгийн анхны офисын ажлын туршлага дээр би хамгийн ингээд үлдэцтэй юу байсан бэ гэсэн чинь яг тэр л байгаа байхгүй юу? Тэгээд энийг би та бүхэндээ суулцъя гэж бодож ирсэн. Та бүхнийг та нарыг ингээд том болж байхад ямар тоглоомоор тоглоулдаг байсан дүүнэрээ та нар ийм тоглоомоор тоглол гэдэг ч юм уу ямар нэгэн орчим та нарын юу хийж байгаа бидний юу хийж байгааг хараад хүүхдүүд ингээд янз бүрийн мэдээллүүдийг авч идэг байх нь. Тэгэхээр ерөнхийдөө бол яагаад бид нэр
өөрийнхөө төлөө, хувийн хөгжилтөө, дүүнер, эргэн тойрныхаа бүх хүмүүсийн сайн сайхныг төлөө өдөр болгон хичээх ёстой юм бэ гэдгийг бас анх суурийг нь бас тавьж ингээд өөр нэг юм өнцгөр тоглоом хүүхэлтэй гэдэг болвол хүүхдэд хүртэлтэй том болоод ямар мэрэгжилтэй болох уу, ямар одоо гоо үзмжийн талаар ойлголтыг хүртэл өгж байгаа юм байна гэж тэрийг би яг анх удаага яг эргцүүлж бодож исэн. Тэр маань надад бол их сайхан санагдсан. Тэгээд тэр ажил дээрээс одоо сайн дурын цөөхөн эдхийн сар ажилласан ч гэсэн надад бол хамгийн тийм тод үлдсэн юм дурсамж байдаг юм байна. Тэгээд та бүхэн одоо юу гэдэг энэ тэнд ингээ найзуудтайгаа байхдаа ч юм уу хин нэгэн одоо ингээд өөрийгөө нэг үлгэр жишээ харж одоо үлгэр жишээ авдаг хүмүүсийн хийж исэн зуршлуудаас чамд юу хэрэгтэй байсан бэ гэдгийг бас бодож тунгааж явж агаарэ гэж бас тэмдэглэж авч агаарэ гэж хэлье. Тэгээд миний яг сайн дурын одоо 2 дахь Америкт хийж исэн ажил бол энэ одоо офис ассистент буюу офисын туслах ажилтангаар ингээд эмэгтэйчүүдийн хөгжил нөөцийн төвд ажилладаг байлаа гэд. За тэгэхээр дараагийн бичлэгээрээ би өөр одоо хийжсэн ажлуудынхаа туршлагуудыг ингээ хийгээд явах болно. Тэгэхээр та бүхэн өнөөдөр ямар ажил хийж байгаа чинь үл хамааран ирээдүйн хотын зорилгоо бодож өөрсдийнхөө амжилт хөгжил одоо өдөр болгон хичээж агаарэ. Зарим үед хэцүү байна гэдгийг ойлгодог. Гэхдээ өдөр болгон шин одоо дараа дахиад нэг боломж гардаг гэдгийг бас хэлээ та бүхэндээ өөрсдийнхөө төлөө хүчээрээ чадна гэж хэлье. Тэгээд тайван амьдралыг та бүтээн. Тэгээд дараа уулзлаа. Баяртай.